тэнгисийн ирэг дээр. Chat. Энэ дугаарыг үзээд бидний тэнгисийн ирэг гэдэг аялал маань дуусч байна. We're gonna watch the last fucking episode. Let's go. Let's fucking go. Дээрх 24/7. Тэгэхээр шоуны маань хамгийн гол утга учир буюу сэтгэлээ илчлэх цаг мөч энд хүрэлцэн ирээд байна. Хэдүүлээ шоуны турш бүлэгтэн 20 дугаар нэгнээ танихгүй, өмнө хизээж таарлаж байгаагүй олон төрлийн хүмүүс энэчээ цугласан. Өмнө нь бол хэдүүлээ нэгэндээ өөрийнхөө нэрийг нууцлаад захиа зориулж ирсэн те. Одоо бол өөрийнхөө Тэг би нэг юм ойлгохгүй байгаа. Чинзо хамгийн сүлд нь Мокотой дуусч байгаа шүү дээ. Тэгснэ энэ дээр Кикото зогсож байгаа байхгүй юу? What the fuck? гараар өөрийнхөө сэтгэлийн үгээ бичээд за захиагаа хаягалсан хүнээ нүдрүү нь харж агаад сэтгэлээ илчилж дотор байгаа зүйлээ гаргах боломжийг бид олгож байна. Тэгэхээр түлээ захианыхаа хэсэг рүү орцгоё. Эхний оролцогч ихэр сууд. Яг үнэндээ заяо. Яг үнэндээ Ингүүн Баатар ихэр суудад сайн болоод байгаа юм байхгүй л байсан баг. Зүгээр яг энэ хоёр бол чинь амар тохироогүй хоёр хүн ингээд цуг үлдсэн байгаа байхгүй юу? Юу амар урцхаа битсэн. Окей. Тэгээд ихэд бүгдэнд нь бас нэг хүн зориулж битсэн. Тэгээ би захиагаа Ингүүн Баатар зориулж битсэн. Hey yo, what's up миний хайруудаа? Амьдралын минь бас нэгэн гайхалтай 20 өдрийг аз жаргал, хайр дурлал, гуниг тунирхал гэх мэт бүх мэдрэмжүүдийг хуваалцсан та эцэд үнэхээр их талархаж байна. Ирээдүйн өнгөрснийг умартан яг энэ цаг үедээ амьдран ихэр сувд гэдэг охин та эцэдээ хайрыг харамгүй түгээсэн гэдэгтээ итгэлтэй байна. Энэ шоунд орохдоо зүрхний нээлттэйгээр хайр гих агуу оршихуйд итгэсний үр дүнд ямар муухай бичсэн бэ? Ямар муухай бичсэн бэ? Игч дүүгийн гэр бүлийн нандин бөгөөд үн цэнтэй хайрыг та бүгдээсээ эд эсэндээ мэдэртэл авсандаа би бүр амар жаргалтай байна. Окей. Тэгээд энэ байх цаг хугацаа миний хувьд яг романтик хайр дурлал олоход бол хэд богино хугацаа мэт санагдсан. Гэтэ сүүлийн мөчөд Ингүүн Баатар та миний сэтгэлийг хөлгөж чадсан хүн бол яхаа аргагүй юм уу? Окей, манай хүн чинь жигнэсээ Ингүүн Баатар сайн болсон юм биш үү? Тэгээд анх чам энэ хоёр үргэсэн юм уу? Мэдж байгаа хүн байна уу? Намайг өөрийгөө хит мэдэрч гисэн их цантайч бас дагуу царайлаг залуу юм аа гэж бодож илаа. Окей. Гэтэ ярилцаж цаг өнгөрүүлсний дараа чиний жинхэнэ өөрийг чинь хараад эмэгтэй хүнийг хүндэлж буй хүндлэл цаг үеэ мэдэрдэг мэдрэмж өөрөж өөрөөрөө 100% байж байгаа байдал чинь намайг чамд татдах эхлэлийг тавьжээ. Шоу нэвтрүүлэг бит хоёрт хэд богино байсан ч биенээ олж нээх илүү боломжууд хүлээгж байгаа гэдэгт итгэж байна. Тэгээ надад зарцуулсан секунд, минут бүрд мэдрүүлсэн мэдрэмж бүрт ч баярлалаа. Яа, үнсэлцээч. Их сууд ийм амар юм хэлж байгаа ч үнсэлцээч. The fuck? Яа, их сууд уг нь үнсэлцээгээ хараал энэ даа чи Ингүүн Баатар үнсдэггүй шээс. Үнсэлцэхгүй болоо чи яг юм. Яасан ч гоё бичсэн те. Ихэр сууд өөрийгөө айгуу гоё илэрхийлдэг л дээ бас. Үнсэл дараа чи үлдчихүүлтэй. Айгуу гоё бичсэн шүү дээ. Ихрэг нэрэн шоу нэр амар. Харин тэ хасагдахгүй гээл Ингүүн Баатар барыг хасагдахгүй гээл тэгсэн дээ. Хоосон байх байсан те. Би бол тэгж бодож байна. Үнэхээр гэрэлтэж байна нэр. Яг амар том зүрхтэй гэдэг анхнаасаа хэлжсэн те. Үнэхээр зэрийг харууллаа. Том зүрхтэй. Баярлалаа ихэр суудаа. Баярлалаа. За дараагийн оролцогч Ингүүн Баатар маань захиагаа уншиж. Окей. Ингүүн Баатарын захиа. Let's listen to the Ингүүн Баатар. За энэ захиа сувдаг гомдоогаагүй байх гэж найдаа. Ихэр сувдаг гомдоогаагүй байх гэж найдаа. Ихэр сувдад зориулж Яа. анхны шоунд ороход чамайг хараад яасан ч миний сонирхол биш гэж бодсон. Манай чалаахан байна те. Шууд тэгж эхэлдэг. Чи бол биш байсан. Гэвч чамтай юм яриад ингэж байх чинь хараад миний бодол өөрчлөгдөх шиг л болсон. Чиний нүдэнд дулаагийн нэмсэглэл хинэ ч өмнө яг л өөрөөрөө байдаг байдал
ухаалаг зан чинь надад ихэд таалагдсан. Окей. Чамтай яриа зогсож чамайг яг л эртнээс мэдсэн юм шиг надад. За одоо үнсэлцэн эцтэй. Одоо үнсэлцээрээ. Арал дээр хамтдаа үлдэхэд би маш их гайхсан. Чамайг үнэхээр тийм ундаг эмэгтэй гэж бодоогүй би. Үнэхээр бодоогүй. Аха. Санаачлаг дайчлаг тийм хүчтэй байдал чинь наа бүр ингээд вау гэд алмаараас авахгүй бүр би гайхсан. Юу эмэгтэй юм байж болд юм уу те? Аха. Тэгээд тэр өдөр ирэг дээр ингээд хойлоо нарж байгаа. Энэ хүнийг хараад байгаарай тийм ээ. Өстө муу хүн шүү энэ бол. Моката дуусгаад эстертэй үерхсэн байдаг ш. What the fuck? Тэрвэлдээд нарж гарч явах үед тэрвэлдээд хараа згсэн шүү дээ. Тэр үе бол надад үнэхээр гоё мэдрэмж төрүүлсэн. Тэр сүүлийн тэр далайн хэрэг дээрх мөч бол яг нэг юм бүр киноны яг гоё тийм дүр зураг шиг харагдав. Энэ нэвтрүүлд эртгээ орсон бол гэж би яг тэр оройг бодсон байхгүй. Тэгээд яг за яг хоо тий. Юм нэгээр тусгаш хойлынх нь урд аюу уртсан байгаа гэж би бодсон. Мокото дуусгаагүй шүү дээ. Мокото дууссан шүү шүү дээ. Биш гэсэн өөр газар цогтой байж болох ч юм уу гэж би найдаж байгаа. Яа, энэ хоёр хүн ингэж дууссан байж тээ. Тэгээд үерхээгүй байдаг ш. What the fuck? Үнсэлцээч. Stupid. Ингээл мэдгэж байгаа байхгүй энэ хоёр хоол явахгүй гэдэг. За машин зэх. Яа, яагаад ингэ базуурахын тэнгисээр тэсгтэй. Ч юм уу өсөх гэдгээ үргэлж мэдэрчих хэвээр. Тийм учраас бол би Тэнгүүн Баатрыг бол гоё одоо бол би гоё нүдээр харж байгаа тийм. Тэрийг бас таагуур маань үзэгч бас ойлгоосой гэсэн чинь. Би ч гэсэн анх Тэнгүүн Баатрыг яг анхны сэтгэлээр бол нэг зөв эстертэй дуусгадээ шүү дээ. Окей. Вау, гоё залуу байна да. Ингээд гоё дайчин юм байна да. Бүгднийг гоё одоо найрсаг юм байна ч гэх юм уу те. Ямар нэг ингээ гоё нүдээр ерөөсө олж харж чадахгүй байгаа гэсэн юм аа яг үндэ. Тэгэд ерөнхийдөө сүүл рүүгээ бол тэр арал дээр байгаа өдрөөс ахуулаад би шал өөр нүдээр ерөнхийдөө харж эхэлсэн. Тэгээ сая захиа бичиж байгаа нь хүртэл тэгэхээр чин сэтгэлээсээ гэдэг нь бол бүр ингээд дэлгэсний цаанаас ч гэсэндээ мэдрэгдчихэж байна те. Ямар гоё вэ? Та хоёртаа баярлаа. За дараагийн оролцогч Сүр. За Сүр юу гэж Сүр одоо юу гэж судлаа ярих вэ? Fuck. Эстер дотор бол эстер цан. Гэхдээ Мокод бичсэн байх үе дээ. За миний захиа бичсэн хүн бол хүслэнд бичсэн. Энэ хоёр чинь дуусахтаа эстер энэ хоёр л дууссан юм шүү дээ. Би буруу ойлгосон юм шүү дээ. Эстер биш Мокод бат сүргээ сая. За. Хай. Анх шинэ оролцогч болж харал дээр ирээд өөрийн хүссэн нэг оролцогчийн болзоонд өрхөөр болсон. Тэр үед чамтай болмоор байсан ч төөгөө төрүүл сонголт хийсэн болохоор чадаагүй. Анх хараад гоё бишээ царайлаг охин байна гэж харж байлаа. Бидэнд ярилцах боломж зөндөө байсан ч би төрүүлж алхам хийж чадаагүй. Цаг хугацаа алдсан. Гэхдээ эцсийн мөчөд хоёулахнаа ярилцаж биенийг илүү таних мэдсэн гэж найдаж байна. Миний хувьд чи өөрийнхөө цаваа сэргэлэн санаачлагтай байгаа нэг тийм хөөрхөн өхөөрдөм санагддаг. Яа, энэ хоёр салсан уу салаагүй юу? Та нар мэдчихэж байгаа юм байна уу? Одоо яг үргэж байгаа хэвээрээ юу салсан уу? За, энэ захиаг чамд. Би бас сэрчсэн. За тэгвэл байраа солиод очиж. Окей, эстер шууд үрд ицсэн байна. Салаагүй окей. Үргэсэн ануката гайв. За, сайн уу? Сайн. Юуны төрөнд анх бид танилцах үед нээлттэй байж чадаагүй уучлалт хүсье. Бидэнд ярилцах би бинийгээ мэдэх цаг байгаагүйгээс ч юм уу хин хинийгээ хангалттай сайн мэдж амжилгүй олон өдрийг өнгөрөөсөн ч эртж бай, оройтсан ч бай сүүлийн хэд хоногийн чамтай хам цагийг сонирхолтой өвчлөлтэй өнгөрөөсөндөө баяртай байна. Бас баярлаа. Окей. Ямар гоё юм. Би ч ийм гоё зэгтэй захиа бичиж чадахгүй гэдэг. Монгол хэлэндээ сайн байсан болов аа. Би эсээ болон захиа бичлэгийн уралдаанд дандаа төрүүлдэг байсан шүү 10 жилдээ.
Яг л нэг шигэ буур суртай, эрч хүчтэй, ихтгэл даах чадварлаг бас халамжтай зан чанар чинь таалагддаг. Бас сэтгэлээсээ зөвлөгөөгч санаа тавьдаг чинь хүрхэн санагцсан. Чиний тухай илүү ихийг мэдмээр мөн ирээдүйд олон амжилтаа чамайг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Амжилт. Нэршээ. Окей. Гоё нэг юм их. чанаруудыг бол Яг хайртай байртай гэсэн юм алга. бас яг өөрт нь гоё хэллээ. Сөрийн цагаар ч бомб хин тий. Баярлаа. Дэснараа пивнийг үнссэн. Анхны үнсэлт. Энэ дугаар дээр анхны үнсэлт. Эстер ялчгүй сайн болцсон юм байна Батцаа. Ихэр сум цаад натаархаал Ингүн Бат намайг үнсээгүйгээл. Хохин. Ягч бахан далгансан. Энэ хөөх юм. Ана үнссэн сая. Үнсчлээ. Баярлаа. За та хоёртаа бас баярлаа. Баярлаа. Эстер маань одоо эхнээсээ те нөгөө чин өслөнтэй ингээд ерөнхийдөө нэг юм хосын харилцаатай юм шиг болж байгаа. Чин өслийн яваа те. Тэрнээс хойш баг олон дугаар хэдэн ч дугаар үлээ ингээд яг хосын одоо хосгүй яваадсэн шүү дээ те. Тэр сүултээ яг энэ суурьтай бас яг тэр сүлийн арал дээр байдаг те. Тэрмэр бол их үнэхээр гоё нийлэмжтэй гоё юм харилцаа харагдчихсан те. Тэгээ хөөрхөн хавь. Зөөр ахтархад байна. Аз жаргалтай болоод гэрэлтээд одоо аюу гоё байгаа шүү дээ. Эстер хөдөлгөөний шоуг үнэхээр гоё дуусгаж байна. За дараагийн оролцогч Анар. Эстер өмнө хинтээ үнсэлцлээ. Нөгөө нэг ус асгаад үнсэлцдэг дээр хинтээ үнсэлцлээ. Яа. За би энэ цахиагаар мока бичсэн. Мока гүрчин. Яна Анара. Шүдний имжлэн үнсэлцсэн шүү. Орой минь. Чамдаа сүүлийн удаа захаа бичих энэ мөчөд олон дурсамж нэг нэгээрээ сэтгэлд эргэлдэж нүүрэнд минь инэвсгэл тодорч байна. Энэ дэлхий дээр яг л ахин мэдлж байгаа юм шиг чамаасаа олон зүйлийг сурч бас ойлгосон. Окей. Яг энэ шиг хүнд өргөж чамдаа чамаасаа гэдэг үгнүүдийг ингээд сонсох бүртгээл натаа бүр ингээд Чамдаа гэл эхэлсэн чинь шууд зүрх ингээд санаа болоод Чиний гоо зөксөлд болоод дүлгөөхөн зан даарч зөлгөөхөн дан даарч нуугдсан зүрхийг минь иргэн асааж өгсөнд талархаад баршгүй. Анх би тэр дээр гэрэлтэн тодрох одонд сэтгэлээ өгсөн төөрсөн нэгэн байлаа. Одоо харин өөрийгөө олж том улаан пуужинд суугаад гэрэлтэн гялцах чамд хурч хамтдаа чинийг дэргэд од болон гэрэлтсэн мэт санагдана. Цаг минут өнгөрөх тусам чамаа гэсэн сэтгэл улам хүчтэй тэмүүлсээр байгаа. Энэ бол хайрын захиа шүү. Гоё үнэхээр яг сэтгэлээсээ бит. Гэрстигм харай мотландас мен дуни сумчиг үнэр нэсмен замраг улаалар баач харин засрагу яхандас мен дуни сумчиг үнэр нэсмен замраг улаалар баач Энэ Анар дуулж байгаа шүү чаа. Сето биш Анар дуулж байгаа шүү. Анар. засрагу яхандас нори хомшиканса Зэмэн. Дараагийн оролцогч Кико. Let's go Kiko. Kiko-гийн чатыг авмаши. Сайдыг моко Анарт бичээгүй болж таарж байгаа юм уу те? Тэр бичсэн бол бичсэн бол зүгээр шууд уншчихгүй гэд ингэчмээр юм те. Яа, тийснээ cigarettes after sex тавиаш. Би цаа чинзаа зориулж бичсэн. Окей. Саяхан л нүүрэн дээр нь юм нагаа явж исэн шүү дээ моко.
анх энэ арал дээр ирээд хэн нэг намайг доглуулж чадах болов гэсэн хүлээлт эргэлзээний дунд өдөр хоногуд өнгөрч байсан. Тэр эргэлзээг чи өдөр бүр баг багаар өөрчилж би чамайг таньж мэдхийг илээ хүссэн. Чи намайг догтлуулсан, чи намайг гайхшруулсан. Чи намайг бас хардуулсан. Энэ мэдрэмжүүдийг энэ хүрээ дуусгахыг би хүсэхгүй байна. Учир нь чи бид хоёр энэ арал дээр гэрэл гэгээтэй боломжоор дөрөн ирээдүйн эхлэл тавьсан. Ёо. Одоо энэ дээр ингээд дуусахад Кико яг үндэ Чинзогийн араас гүүгээ дуусчихж байгаа юм байна шүү дээ. Тэгсэн чинь Чинзон тэмээ Мокод цахаа бичээд what the fuck Бурхан буддаа минь тэрхээс өөр ямар ч аргагүй те одоо. Үнэ тэрхээс өөр ямар ч аргагүй шүү дээ. Яа. Цахиага ах уу гинэ. Авахгүй явах гэж штэ Чинзон. Кикосын мэтгэл найдвар яг ингээд үлдээгээд Чинзоотой яг эхлэлийг Тэнгуута Чинзоо яг энийг нь мэдчихэнгуутлаа fucking гутла Мокод бичсэн захиагаа зүгээр би энэ захиагаа Кикод бичсэн маа гингуутлаа зөв өөрийнх нь санаанаасаа гарсан үгээ захиа уншиж байгаа юм шиг уншаад тэгээ тэр захиагаа өөрт нь өгөхгүйгээр шууд энийг уншиж болохгүй гэснээр хаяад Кикодоо дуусгааш. Тэгвэл гоё даа. Кико яг тэгж бодсон хэвээр байгаа л та. Үргэлжлүүлмээр байна гэдгийг бол илтаад бүр үнэхээр ойлгомжтой байлаа. Тэгээ сүүлийн тоног нөгөө хамт айгуух болцсон тий хосолцсон. Тэгээд Кико бол яг нэг юмны эхлэл болох гэдэг нэгэд ер нь бодсон байна. Тийм Кико гэхдээ бас айгуу юм гоё мэдрэмжтэй. Одоо Чинзоог бас энэ яг дотоод асуудалтай байгаад тах шиг байна гэдгийг бол мэдрээд яваадсан шүү. Тэгээд би өөрт нь ингэ заа өгч байгаа гэж тий. Тэр болгон дээр айгуу гоё мэдрэмжтэй хандаад хүлээцээ төвчээртэйгээд нөгөө үнэ ч гэсэн айгуу гоё ойлгоод исэн байхгүй. Тэгээ уурлаал, тунирхаал те нэг тиймэрхүү юмсан Кикогоос гараагүй. Тэр Кикогийн айгуу гоё давуу тал шүү. Эмэгтэй хүнийхээ хувьд те. Тийм тэр нь бол айгуу таалагдсан. За дараагийн оролцогч Чинзоо. Let's go Чинзоо. Би жоох уртцахаа битсэн. Одоо хамгийн гол нь хиндвэ гэдэг нь амар чухал байгаа чад. Хинд битсэн бэ гэдэг нь. Тэгээд айгуу урт удаан бодсон үст би энэ захыг Мокод зөвлөж үзсэн. За зүгээр. Яагаад шавууга үнэнгээрээ дуусгах хэрэгтэй. Чимэн. Хараа ихрээ хүртэл бүр гайхаж шít. Бүх оролцогчтой уулзсан тэр үед чи миний сонирхлыг хамгийн ихээр татж байсан. Чиний нэмсэглэл Цаана анарыг харалтаа ямар гонигтай юм бэ? чөлөөтэй байдаг байдал чинь хамгийн их таалагдсан. Тэр дундаас хамгийн их таалагдсан зүйл нь өөртөө ихтэй байдаг байдал чинь шүү. Эртгэл энэ бүх мэдрэмжээ би чамд илэрхийлэх ёстой байсан чи. Анартай чи харилцаа сайтай болсон. Миний мэдрэмжээ нөх шалтгаан болсон. Яа, анарын энэ царай бүр те. Анартай зүгээр үлдсэн нэ царай бол үлдсэн. Миний мэдрэмжээ нөх шалтгаан болсон. Би чамаг их бүх мэдрэмжээ өгөөсгөж ийм байх боломжгүй гэж өөрийгөө хүчсээр ирсэн. Кико. Тэгээ би сайн нууж чаддаг байсан болов. Хортмоо гэх мэт шийдэлтэй тоглоомуудыг би чамайг өөрийн мэдлгүүлүүдэн хатгадаг байсан. Буцаад яг л бага ангийн хөвт тусан юм шиг надад мэдрэмж төрчихсэн. Анартай маш урт сони эзэд болсон учраас би анарыгаа өвтгөх, гомдох зүйл хийхийг хүсээгүй явсан бүгдийг хүрсэн байна. Гэтэ хамгийн хэцүү зүйл нь би өөртөө үргэлж худлаа ярьж чамаг их тэр мэдрэмжийг дарсан л юм. Миний энэ өнгөрсөн өдөр оногудаас хамгийн тухтай өөрийнхоороо байсан чи бит хоёрын хос болсон өдөр байсан юм шүү. What the fuck? Яг ласруудсан гад. Зэр хоёулаа л юм шиг санагдаж ахаа тэр удаан ч байсан хамаагүй чамтай хамт амир л байсан.
Миний энэ мэдрэмжүүд дэндүү хүчтэйсэн учраас өнөөдөр энэ хүү захиаг би чамд бичсэн үнэ. Зүрх сэтгэлээ дагаарай. Энэ захиага дуусна та. Яа, Кика бүр амар disrespected үлдчихлээ. Йоо, Мока зүгээр дурлцлаа штэ Чинзод. Чинзо би чамд хэлсэн штэ зүгээр дуусгацгаа. Үгүй чат энэ тавилттай байсан байгаагүй тэгээд энэ хараа ийм гоё байшин дотор баахан хоот хүмүүс тийм ээ. Ингээд цуг олон сар амьдрахаар ч угаасаа сайн болно штэ. Тэгээд шоун цаанаас нь сайн бол гэж байгаа юмнуудыг хүчилж хийлгэж байгаа учраас Шууд зүгээр л Кикорогоо бичээл тэгээ шоуны дараа уучраа олчихгүй дээ. Гэхдээ Чинзогийн зүг байхгүй да. Яг түрүү миний хэлсэн шиг л яг битсэн байна шүү дээ. Яг үнэхээр яг өөрийнхөө нөгөө нэг мэдрэмжээр тийм байсан. Тэгээд тэр нь одоо өөрөө бас амар юу байгаа даа штэ. Одоо гимтэй байгаа даа штэ Андрын хувьд. Тэрийгээ хилцэн зүг байхгүй. Надад бол Чинзо 100%. Харин яг ийм сүүлийн өдөр хүртэл нь хүлээдэг нь жоохон буруу санагдаад байхгүй. Одоо ядаж энэ өдөрт нь ч юм уу одоо өөрт нь боломж байсан шүү дээ. Андрт хэлэх уучлалт буухаар өөрөө бүр сангацсан байсан мөртлөө ингээд зориглоогоо. Тэгээд энэ бол одоо юу юмдээ анар бүр мокод ямар амар шүлэг бичиж өгч जैन тий. Заавал бас ингэ хэрэггүй л. Тийм би бол таныг дэмжиж байна. Яг аливаа амьдрал дээр үнэтэй нүүр тулах маш хэцүү тэрийг мэдчихээн. Үнэнгээс зүхтаах ямар ч аргагүй. Гэхдээ ямар нэгэн хувилбар зүхтаах тий байхгүй тийм хувилбар байхгүй байдаг учраас үгүй одоо яг ингээл одоо яг юм залуу хасаал тий үнэтэйгээ тулаал цогтож ерөөсө тийм зам бол байж болохгүй байхгүй да. Надад бол Чинзогийн саяны Чинзо зүгээр зайл миний хайр сэтгэл number 1 би бүх охтуудаар тоглосон ч гэсэн яг одоо би жинкнээсээ сайн болцсон байна. Тэгээд та нарын хинэн сайн байх надад хинэн сайн байх хамаагүй миний хайр сэтгэл number 1 бол бас гэж орж ирж байна Чинзо. Одоо яг л найзыгаач те би бодсноо хэлж юм те би ч гэсэн яа батаахаа болооч үсгэжсэн өөрийнхөө дотор мэдэрчсэн юм бэ үсгээд би үсгээд тэр маань яг жинхэнэ байгаад байгаа юм. Би анараас өөр одоо моко хийх юм амар чухал хэлчих واخгүй да. Анар гээл яг гэдгээр яг ингээл гинэн цагаахан юу ч үзээгүй амьдрал мэдэхгүй хосуудын харилцаа мэдэхгүй бид нар бүгд л харсан шүү дээ. Тэг би одоо найзлаа өөрийн болгочлоо гэдэг. Яг үндэ нэг 10 20% өөрийн болгочвол те. Тэгчээл өөрийн болгочлоо гэж ярьж ирсэн. Тэгээд Чинзогийн дотор бүр амар хэцүү байгаа. Тэр бүр ингээд хийш орж ирээд байна. Чинзогийн дотор хэцүү байхгүй. Чинза би сая гоё шаалаа. Би сая яг гоё шаасан. Моко миний сэтгэлийг хүлээгээд авцсан. Тэр харцнаас нь мэдгэжээ надаа сайн гэдэг нь. Yes. Баяртай Кико. Анар уучтараа найз минь гээл байж байгаа шүү дээ. хайр дурлал дээр одоо тэ найз гэж байхгүй юм да тэгэд. Сүүлийн оролцогч Мока. Let's go. Мока хинт бичсэн болоо. Мока чи энэ бүхний эзэн штэ. Яа, Мока өөрөө одоо анарт бичсэн бол ингэ болж байгаа байхгүй юу? Харин Мока Чинзод бичсэн бол зөөр we gonna call her fucking hoe. Энэ бүхний зангилаа. Би бас маш урт захаа бичсэн. Тэгээд энэ захааг Чинзод Сэнэ. Энэ нэвтрүүлгийн туршид маш олон дурсамж бүтээж өөрийнхөө талаар хэцүү сургасанд чамд маш их баярлалаа. Чангач уншиж чадахгүй шүү дээ. Анарт сонсогдуулахгүй. Тэгээд эхний өдөр миний нүдэнд чийл шууд туссан. Тэгээд төвчлөлтэй байдал далайхын нэмсэл чинь маш олон хэцүү намайг ер нь тайтгаруулсан. Тэгээд хайр дурлал хугацаа шаарддаг чанарын бит хоёрын хувьд ер нь адилхан юм байна. Тэгээд чамтай харилцаар нэвтрүүлэгт байгаа мартах үе ер нь маш олон байсан. Яалтчгүй Мока амир хейт авахаар л байна л да энэ дэр. Тэгээд өөрийнхөө байх туртай орчин бүртүүлж өгдөгч чинь таалгах чинь энэ бүхнийг хосолдог өдрөө би бас бүлээн зөвшөөрсөн. Окей. Кико. Тэгээд миний одоогийн мэдрэмж маш урт хугацаанд дотроо нүүн тэгж авсан. Энэ ачаа хэтэрхий хүн санагдсан.
Ахаа. Хэрвээ одоогийн мэдлэгтэйг нэвтрүүлэхэд дахиад эхлүүлэх байсан бол бусад хүмүүсийг Ямар тийм зэрэг тагаад ямар зэрэг гараад байгаа бэ? би болох байсан юм шиг санагддаг. Тэгээд Чаад уйлж байгаа эможи спам дээ. Тэр булгагийн спамсныг спам дээ. нэвтрүүлэг бол ялцчихгүй тасаа болох нэвтрүүлэг. Spam cry emoji. Бид бүгдээрээ нэг цэгээс зэрэг эхлээд би бинтгээд танилцаад дотносоод яг тэр үр дүнд нь сүүлийн одоо сонголтоо хийж байна. Тэгээ миний хувьд Зог сонголоо биш. Яа чад гоё. Намайг Spam дэш. чин сэтгэлийг бодоод Spam. одоо ерөөхдөө л бусдыг илүүд тавьсан тэр явдлын би ганцаараа л юм мэдрэмжтэй явж байгаа юм болов уу гэсэн чинь тэр нөгөө хос болтог өдөр нэг чиний нүднээс өмнөнийг харах шиг болсон. Бусдын ч гэсэн гайхчихтэй. Sad. Тийм учраас энэ удаа өөрийнхөө хүслийг би дагаад галт хэрэг хөдлөөс өмнө буугаад одоо энэ загсаж байна. Хойлоо хаашаа явах вэ? Галт тэрэг хөдгөөс өмнө буугаад энэ зогс чинь хоёлаа хаашаа явах уу гэж. Яа, энэ хоёр ч бүр зүгээр бүх хүмүүсийг бүгднгийн тархитад хоёлаа гоё шаяа л гэж шít. No. Anarkiko. Яа, анар тийчээ одоо ямар новшоо хийж байгаа болоо. Зүрхээ даасан байх шүү. Зүрхээ дагсан байх шүү. Яа, намоны байгаа юм байна. Yes, намоны байгаа юм байна. Тэр намоны хасагдсан л тайл дээ. Ичдэггүй хоёр ста юм аа энэ хоёр бүр. Яа, цааталт нь анар хараад байна штэ. Яагаад цог бүжиглээд байгаа юм бэ? Цааталт ч анар хараад байгаа штэ. Мока ямар ичдэггүй юм бэ? Яаж нахаа дараа бололтоо. Яаж дуусгаад ингэ бүжиглэлтэй. Fuck. Яч өндрөөс гэтээ байгаа. Харин тийм ээ, нүдэн дээр нь бүр бүжиглээд үлсээд. Амар төгсөн энэ бүх амар төгс байна. Гэтэ энэ бол хамгийн зөв төгсгөл байна. Яг хамгийн зөв төгсгөл. Аа, батаахын жүжиглж байгааг мэддэгдээд байх юм. Fuck. Ингээд Чензо ч гэсэн Мока ч гэсэн бүр ингээд хамаг юм ингээд амар ингээд бүр ингээд сагаж гараад байна. Бүр шууд хичнээн амар хэцүү байгаа ч гэсэн шууд ингээд хон дээр давж мөстэй. Гэхдээ яг анарын орон зогсчихсэн гээ одоо яг би яг тэгэж зүрхээ бас хаг чулуу дуулжсэн. Тий. Би тийм гинэн 19 настай даа бас. Тэ охинд хайртай болоод ингээд гэхдээ би яг тэр болгонд талархаж явдаг л та. Би энэ нэг дугаар дээр хэлжсэн таагаар санаж байгаа хэ. Сайд. Гоныг хин төрүүлд нүцгэрч Ямар муухай юм бэ? Орж ирснээр хохирч байгаа сте. Анар өөрөө тэгтээ нөгөө хичээл зүтгэлтэй байсан бол тэр надад бол нэг хамаагүй санагдаад байна. Яа, саяны харц. Өөр явцын дунд Мока тэгтээ зөндөө боломж олгосон, зөндөө хугацаа өгсөн. Бүх үед бус хүмүүс таалттай байл дандаа анар гэжсэн. Анар бүх боломжийг ганцаараа эзэмшижсэн байхгүй уг нь. Сүүлийн тэр нөгөө хоёулахны арал дээр болцдог дээр бүр ойлгомжтой болгоод ингээл яг дуусчлаа л да. Гэтэ одоо ингээ бүгдээрээ залуу улсууд юм чинь хин ингээ сэтгэл зүрхээ дагч ингээ травматцсан тий өмнөх харилцаанаасаа нэлээд шархалцсан зүрхтэй орж ирсэн гэдгээд өөрөө хэлж ирсэн. Тэгээд сая ч гэсэндээ зүрхээ ингэж дуусах байсан юм уу те. Анарт хэлэхэд бол цаашид бол одоо зөндөөл хайр байгаа те. Анарын хувьд одоо хайрч гэх юм зөндөөл одоо мэдрэмж тэгээд үнэхээр хүнийг олсон гэж бодож ивэл тэрийг